За сайн бацхан уу. Ингээд өнөөдөр шивэд хэлний анхан болон дунд шатны хичээл 4 дахь хэсгээ үзэж байна. За энэ удаагийн хичээлээр юу үзэх вэ гэхээр ямар ч гэсэн 3 дахь хичээл дээр бид нэр одоо шивэд үзэж байгаа хүмүүсээ те нэг хідэн асуулт маягийн юм уу те сурсан одоо зүйлээ зөв хэрэглэх гэх юм уу. За бид нэр 2 дугаар хичээл дээр биеийн төлөөний үг үзсэн байгаа. За тэгээ 3 дугаар хичээлдээ болохоор бид нэр биеийн төлөөний үгийг өгүүлбэрт ашиглах, хэрхэн ашиглах тал дээр ажилласан байгаа. Тэгээд 3 дугаар хэсгийн за гэрийн даалгавар дасгалт болохоор бид нэр хэдэн асуултанд хэрхэн зөв хариулах талаар одоо юу гэмдэ асуултуудад хариулт өгөх одоо юу юм те. Эднэрийг доогуур зураас байгаа газруудад юу бичигдэх вэ гэсэн асуултыг тавьсан байгаа. За тэгэхээр Word энэ л үү да. За тэгэхээр өнөөдөр 4 дахь хичээл дээр юу үзэх вэ гэхээр за эдгээр доогуур зураасуудын харонд ямар биеийн төлөөний үг байх вэ гэдгийг үзнэ. За та бүхэн хэрвээ 3 дугаар хичээлийг үзээд хийсэн бол за одоо 4 дугаар хичээлээр одоо энэ дээр тааруулаад үзээрэй. Зүг байна. Өөрийнхөө зөв буруу хийснийг шалгаж болно. За Оскар хаймаа гинэ. За Оскар гэрте байгаа юу? Оскар гэрте байгаа юу? Тэгэхээр нэй үгүй тэр гэрте байхгүй, тэр гадаа байгаа гэсэн мэ те. За тэгэхэд энэ хооронд ямар биеийн төлөөний үг орох вэ гэхээр тэр эрэгтэй гэсэн. За Оскар гэдэг маань эрэгтэй нэр. За тэгэхээр тэр эрэгтэй үгүй тэр эрэгтэй гадаа байгаа гэж байна. Тэгэхээр тэр эрэгтэй гэдэг үг маань болохоор хаана гэсэн үг байгаа. Тэгэхээр нэ хаана ар үтэй гэж. За эхнийх нь. За тэгэнгүүт дараагийнх нь юу вэ гэхээр what heter du гинэ. Чамайг хэн гэдэг вэ гэсэн асуулт байна. За тэгэнгүүт доогуур зураас хажууд хэрэг хин нэгэн биднээс те чамайг хэн гэдгийг асуух юм бол бид нэр за намайг тэр гэдгээ гэж хэлнэ. Тэгэхээр энэ дээр болохоор биеийн төлөөний үг болохоор ёг буюу намайг я heter Lars буюу намайг Lars гэдгээ гэсэн байна. За тэгэнгүүт дараагийн асуулт нь бүр Аника Илүнд гинэ. За Аника Лүндэд амьдардаг уу гэсэн асуулт байна. За тэгэнгүүт энэ дээр болохоор нэй жишээ нь тэр эмэгтэй Малмод амьдардаг. За энэ дээр асуулт биш цэг авах хэвээр. За тэгэхээр үгүй тэр эмэгтэй Малмод амьдардаг гэж байна. Малмод амьдардаг. За тэр эмэгтэй гэдэг юу гэдэг вэ гэхээр бид нэр 3 дахь 2 дахь хичээл зааснаар бол тэр эмэгтэй гэдэг бол хүн гэдэг байгаа. Үгүй тэр эмэгтэй Малмод амьдардаг гэж хариулж байна. За тэгвэл 4 дахь асуултыг харъя. Сувер Юхан ок Юна. За Юхан Юна хоёр унтж байгаа юу гэсэн асуулт байна. За энэ дээр болохоор нэй үгүй тэд нар сэрүүн байгаа гэсэн байна. За тэд нар гэдэг үг маань ямар үг вэ гэхээр дом гэсэн үг байгаа. Нэй дом бокна гэсэн байна. За тэгвэл 5 дахь асуултыг харъя. Är jag ledig imorgon гэсэн байна. За би маргааш амрах уу гэсэн асуулт байна. За энэ дээр болохоор нэй үгүй чи маргааш заавал ажиллах ёстой гэсэн байна. Моста юу баа буюу заавал ажиллах ёстой. За тэнгуут энэ дээр чи гэдэг үг хэрэгтэй болчихлоо. За чи гэдэг үгийг шведээр юу гэдэг вэ гэдгийг би 2 дугаар хичээлээр заасан байгаа. Du. За тэгвэл одоо 6 дугаар асуултыг харцгаая. Varför är Peter hemma гинэ. За Петр яагаад гэртээ байгаа вэ? Тэгэхээр за Петр гэдэг нь эрэгтэй нэр. Тэгэхээр за тэр эрэгтэй
өвчтөй байгаа гэсэн маань тэр эрэгтэй гэдэг болохоор хаана тийм үү. За тэгвэл 7 дугаар асуултыг харцгаая. Har du och Lena en hund гинэ. За Лена та хоёрт нохой байдгүй гинэ. Та хоёр нохойтой юу гэсэн асуулт байна. Хариулт нь юу хариулах гэхээр nej үгүй. Гэхдээ бидэнд муур байгаа гинэ. За бидэнд гэдэг үг бид нарт гэдэг үг байгаа. Бид нар гэдэг үг маань болохоор ви гэдэг үг байгаа. Үгүй гэхдээ биднэрт муур байгаа гэсэн байна. När kan Stefan och jag komma? За Стефан бид хоёр хизээ очиж болох вэ гэсэн байна. За тэгвэл энэ асуулт нь болохоор та нар одоо 12 цагт ирж болно гэсэн байна. За тэгэхээр та нар гэдэг нь болохоор ни гэсэн үг байгаа тийм. Ника комма клокан 2. За тэгээд 9 дугаар асуултыг харцгаая. Skolan öppen imorgon. За маргааш одоо сургууль онгоох уу те? Үгүй. Одоо сургууль нь онгоохгүй хаалттай гэсэн байна. За энэ дээр л сургууль гэдэг үг маань болохоор en skola гэж байгаа. Skola гэж байгаа. За en үг орсон өгүүлбэрт den гэсэн хариуг өгдөг. Үгүй den stängd гэсэн байна. За энэ den det хоёрыг ашиглах талаар бас 2 дугаар хичээл дээр билүү үтсэн байгаа. За тэгвэл 10 дахь асуулт. Hur mår Kalle och Julia? За Kalle Julia хоёр ямар шуухан байгаа вэ гинэ. За тэгэхээр тэд нар сайн байгаа гэж хариулах хэрэгтэй болж байна. Тэгэхээр тэд нар гэдэг үг биднэрт хэрэгтэй болох юм байна. Dom. За Var ligger biblioteket гэсэн байна. За номын сан хаана байдаг вэ? За тэнгууд энэ үг маань болохоор бас en bibliotek гэсэн үг байгаа. Liotek библиотек бол нэг номын сан. За en bibliotek номын сан болохоор den ligger болох хэрэгтэй. За den ligger-ийн үдэм. За тэр нь болохоор үдэм план дээр байдаг гинэ. За den гэдгийн оронд ерөө хүсвэл библиотек гэсэн үгсэн хэрэглэж болно. Ялгаагүй. За тэгвэл 12 дугаар асуултыг харъя. Har ni pengar till resa гинэ. За та нарт аяллаар явхад та нарт хангалттай мөнгө байгаа юу те? За тэгсэн чи үгүй. Бид нэр зээлэх хэрэгтэй болчлоо гинэ. Би зээлэх одоо хэрэгтэй ч юм уу шаардлагатай болсон гэсэн үг байна. Тэгэхээр эдгээр хамгийн гол нь юу гэж хэлж байгаа болохоор бид нар гэсэн үгийг одоо төлөөний биеийн төлөөний үгийг хэрэглэж чинь. За бид нар гэдэг үг маань болохоор ви гэсэн байгаа. Vi måste låna. За тэгээд 13 дахь нь болохоор их амархан даалгавар байсан. За яг бол lesson буюу одоо гонигтай гэдэг үгийг яаж үсгэлдэг вэ гэсэн байна. За мэдээж энэ дээр болохоор их амархан. За ингээд 3 дугаар хичээлд өгсөн даалгаврын маань хариултууд ингээд 4 дугаар хичээл дээр гараад гачлаа. За одоо бид нэр үргэлжлүүлээд юу үзэх вэ гэхээр өнөөдрийн хичээлээрээ бид үргэлжлүүлээд үсэг үзье гэж бодож байгаа. Яг бол хүмүүс уншиж сурахын тулд уншиж байгаа үгээ зөв хэлхийн тулд үсгээ их сайн мэдэх ёстой гэж бодсон. За тэгээд ямар ч гэсэн өнөөдөр нэлээд дээр өөрийнхөө бэлдсэн үсгнүүдийг та бүхэнд одоо
хэлж зааж өгье тий. Дуудлага гэх мэт өөрчлөлт гэх мэт. За хамгийн алфабетэд буюу одоо шивэд цагаан толгой үсэг үндсэн хэллэг. За үндсэн хэллэг гэж бичсэн нь яагаад вэ гэхээр энэ үснүүд нь заримдаа өөр дууддаг. За тэгээд ард талд нь болохоор өөр дууддаг өөрчлөгдсөн дуудлагуудыг бас бичсэн байгаа. За энд бас хагас усын бичээгүй л байх шиг харагдаж байна. Ямар ч байсан эхэлцгээе. За о үсэг о б с д e f g h i y k l m n u p q r s t u v x y z o a За энэ сүүлийн 3 үс нь болохоор дээрээ бөөрийн гитэн болохоор уу, хоёр цэгтэй нь болохоор хоёр цэгтэй он болохоор За тэгэнгүүт нөгөө нэг файлаа нэгээд алфабетэд. За ингээд үзэнгүүт биднэрт зарим нэг дутуу байгаа үсгэнд дутуу байгаа гэж өөрчлөгдсөн дуудлага нь байхгүй байгаа. За жишээ нь бид нэр энэ эхлэхдээ энэ о үсэг гэсэн те о үсэг. Энэ о үсэг зарим тохиолдолд а болдог. А үсэг болж хувирдаг. За яг үсгний тал дээр болохоор нэг чухал юм юу гэхлээр ямар үед одоо үсгэнтэй өөрөөр хэлэгдээд байгаа гэдэг одоо хүмүүс их асуудаг болохоор юу гэхээр яахлаар ингэж өөрчлөгдөд байгаа юм бэ те энд ямар нэгэн дүрэн байдгүй гэдэг асуулт их тавьдаг. Тэрэн дээр нэг хариулт гэх юм бол одоо ямар ч дүрэн байдаггүй. Тийм болохоор заавал цаанаасаа одоо үгийн заавал сурах хэрэгтэй болдог. Яг тэгвэл жишээ нь за к үсгийн ард а орчих юм бол тэр к үсэг нь иш болдог ч юм уу. Тийм одоо тийм дүрэн гэж байдаггүй. За тэгээд нэг энэ дээр би нэг маш энгийн жишээ хэлье. Тэгэхээр энгийн жишээ нь юу гэхлээр жишээ нь одоо ийм үсэг байна. Нэг ийм хоёр үсэг байна. Бас үсэгч гэж үг. За бас нэг ийм үг байна. За энийг бол та бүхэн мэдж байгаа. За эхний үг нь болохоор бид нэр за ингээд зүгээр
үсэг нь гэдгийг мэддэггүй хүмүүс бол зүгээр л cur гэж уншин тэ. Яг үнэндээ болохоор энэ болохоор sure гэсэн үг байгаа. Sure. За sure гэдэг нь болохоор машин жолоодохыг хэлдэг. Одоо машин жолоодох үйл явцыг хэлдэг. Үйл үг гэх юм уу? За дараагийнх нь болохоор sure. Одоо жишээ нь K үсгийн ард орсон байгаад болохоор K үсэг нь иш болж ин гэж ойлгож болохгүй. Яг л энэ дэр болохоор энэ sure биш, энэ болохоор K гэсэн үг. K гэдэг нь болохоор одоо юу гэдэг юм цуурч зогсох, жагсах гэдэг манаараас бас өөр одоо цуурч зогсох гэдэг юм те. За эдгээр нь болохоор ямар тохиолдолд гэвэл жишээ нь мэдний мэд одоо скатын газар ч юм уу те. Ямар нэгэн газар бид нэр ингэж нэгнийхээ араас ингэ зогсдог те. Тэрийг болохоор K гэж нэрлэдэг. За зарим тохиол энэ тэнд болохоор K-lap гэж байгаа. Одоо дугаар авдаг те. Жагсаалтын одоо тэр хүний дараа тэдэн хүний дараа тэгээд тэр болохоор K-lap гэдэг. За тэнгуут shista гэдэг үг байна те. За shista гэдэг үг маань болохоор apps гэсэн үг. Яг орчуулах юм бол apps гэсэн үг. За бас тэгсэн мөртлөө K үсгийн дараа I үсэг оронгууд K үсэг нь иш болчдөг те. Энэ болохоор за тэнгуут нэг ийм үг байна. Жишээ нь за kissa. За энэ болохоор beats shake гэсэн үг л те. За тэгсэн мөртлөө энэ ард K-гийн ард I-га мөртлөө K энэ болохоор иш болсон мөртлөө энэ болохоор K-гийн ард I орсон мөртлөө K үсэг нь K-гаар kissa. Тэгэхээр энэ дээр ямар ч тийм дүрэн байдаггүй. Тийм үсгийн дараа уртлаа өмнөх үсэг нь одоо өөрчлөгддөг гэсэн тийм дүрэн байдаггүй. За энийг бол маш олон хүмүүс асуудаг. За тэгэнгүүт одоо ингээд энэ дээр сүрүүлэнгүүт O үсэг маань A үсэг болдог гэсэн тэ. За B үсэг өөрчлөгдөхгүй, C, D өөрчлөгдөхгүй. E үсэг маань болохоор A болж өөрчлөгддөг. За тэгэнгүүт F, за F өөрчлөгдөхгүй. G үсэг маань болохоор Y болж өөрчлөгддөг. Жишээ нь Greece гэдэг үг байна. Тэгээ гахаа гэсэн үг. Greece. За тэнгуут Yilar гэдэг үг байна. Дуртай гэсэн үг. За тэнгуут энэ дээр болохоор G үсэг Greece G-гээр хэлж байгаа. Энэ дээр болохоор Yilar Y-гээр хэлж байгаа. Yilar энэ болохоор дуртай гэсэн үг. За ингэж өөрчлөгддөг байх нь. За хуу үсэг нэг өөрчлөгдөхгүй санаж байна. И үсэг окей. K үсэг түрүүн би тарилсан те. Одоо жишээ нь sure K гэх мэт. За түүнд L үсэг өөрчлөгдөхгүй, M N өөрчлөгдөхгүй. За U үсэг үүрм гэдэг үг байгаа. Үүрм гэдэг нь болохоор могоо гэсэн үг. За тэгээд тэнгуүтлээ умруудэ гэдэг үг байгаа. Умруудэ. За умруудэ гэдэг нь болохоор юм орчин тойронтой нэг юм газрыг хэлдэг. Одоо байршил гэх юм уу иргэн тойрон нэг газрын иргэн тойрныг л хэлдэг л дээ. За тэнгуүт энэ дээр болохоор U үсэг хэлэгдэж байгаа. Үүрм гэд үүрм үсэг. Энэ дээр болохоор умруудэ гэхэл энэ болохоор U үсэг болчихж байгаа. За энэс үгнээс ажиллагаа өөр. За Q-гэр ихсэн үг нэх байдгүй. R за R үсэг нэх S үсэг болохоор яадаг. Иш болж хуурдаг. Иш үсэг. За жишээ нь ямар ч үг гэдэг юм дээ. Säga гэдэг үг байна. Säga буюу хэлэх. Ис үсэг. Өөрч ямар үг гэдэг лээ.
За зин Ash дээр ч одоо нэг олигтой үг орж ирэхгүй байх ч нэ. Зээ энэ дээр олигтой үг орж ирдэг бай. За тэгэнгүүт дараагийн үг маань за байж гараа. Бла 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 бла. За иш үсэн дээр энэ ч гэдэг шүү дээ нэг олигтой үг орж ирдэг бай. За нэг төр орчих тэгвэл ямар ч байсан яш болтээ. За тэнгуү Т үсэг. За Т үсгний өөрчлөгдөхгүй. Ү үсэг өөрчлөгдөн. Ün дээр гэсэн байгаа. Доор гэсэн үг. За энэ дээр ямар ч ихний хөл ü үсэг байна. Ungefär чичдэг ахаа да. Энэ дээр uppä гэх мэт за тэгээд ямар ч гэсэн үс болон за V нэх өөрчлөгдөөдгүй шиг санаж байна. X байхгүй Y за Y бол нэх байхгүй Z за Z бол Z-гээрээ байдаг. O A за эднэр бас яг адилхан дуудлагаараа байдаг. За энэ удаагийн хичээлүүд ямар ч гэсэн нэг үсгээ хальт үзлээ. Тэгвэл дараагийн удаа 5 дахь хичээл дээр биднээс одоо энэ өөрчлөгдөж байгаа одоо үсгнүүдийг одоо жишээнүүдийг тий үсгнүүдийн жишээ нэмж хийн. Тэг бас эднэрээс энэ үсгнүүдээс гадна бас ямар үсгнүүд байж болох талаар та бүхэндээ үзүүлэх болно. За тэгээд дараагийн 5 дахь хичээл хүртэл түр баяр та.